Одлын чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлээд 3 жил гарсан болж байна. Тэгээд Төв аймагт үйлдвэрлэх цагаан сарын үндсэн худалдаанд 2 дахь жилдээ оролцож байна. Бид нар бол ингээд Монгол чихвчнүүд байна. Дээр үеэсээ ийм зүрхийн хэлбэртэй яг нэг зүрх хэлбэртэй гэж бид нар тэгж яриад байгаа юм л та. Тэгээ ийм чихвчийг дуурайж хийсэн байгаа. Одоо санаа аваад фэйсбүүкээс санаа авсан л та эднэрийг. Тэгээ энэ болохоор энэ мөнгөн аяга тэгээ энэ тийшээ авч явахдаа аягаа ийгээд аваа явцдаг юм торгон уутнууд хийсэн байгаа. Би анх ийм юу гаргаж ирсэн юм. Усны болт гаргаж эхэлж ирсэн. Тэгээ миний өөрийн хийдэг усны болтнууд тэгээ сая цагааттай холбогдуулаад ийм торго оруулаад ийм баатаг хэлбэр оруулаад лүд трендээ дагаад иймэрхүү чиглэлээр хийсэн байгаа. Тэгээ торгоор мөн ийм хавчаарууд хийсэн байгаа. Би яг 2 дахь хүүхдээ гаргаад гэртээ сууж байхдаа яг энэ одоо гэртээ сууж хүн болгоно л одоо ямар нэг юм хий гэж боддог шүү дээ. Тэгэж анх хийж гиснээр ер нь 3 жил гарсан болж байна. Нөхөртөө яалтад оёлын машин нөхрөөр ахуулаад тэгээд дээл оё гэж эхэлсэн байхгүй юу? Нөхөртөө дээл оё, хүүхдээ дээл оё гэж эхлээд тэгээд нэг дээл оёсоо. Тэгээд тэрнээс хойш ирэхэд арай жоохон нөгөө сургалтандаа суугаад жоохон өөрийгөө хөгжүүлэхгүй бол арай болоогүй сан дээл оё. Тэгээд энэ дараа жилээс бүр мэрэгчлэрийн суралцаад тэгээд дээл оёноо. Юм хийгээд суухаар тэгээ өөртөө зориг тавиад тийм юм худалдаанд оролцсон. Тэгээ шин бүтээгдэхүүн гаргаад туршиж үзээд явахаар ер нь сонирхолтой байдаг.